албан татврын тухай хуульд орсон өөрчлөлтийн талаар өнөөдөр та бүхэндээ сургалт орох гэж байна. За онцгой албан татврын тухай хуулийн хуульд болохоор 2024 оны 6 сарын 5-ны өдөр чихэрлэг ундаатай холбоотой, унд австай холбоотой нэмэлт өөрчлөлт орсон. За хууль санаачлагч улсын их хурлын гишүүд энэ хуулийн үзэл баримтлалд юу гэж тусгасан бэ гэхээр Монгол улсын үндсэн хуулийн 16 дугаар зүйл Монгол улсын иргэн эрүүл мэндийг хамгаалах хэрэгтэй. Мөн Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас өгсөн зөвлөмж эрүүл мэндийн сайдын 2020 оны 7 сарын 3-ны өдрийн А369 тоо тушаалаар батлагдсан сургуулийн орчинд худалдаалахыг хориглосон хүнсний бүтээгдэхүүний жагсаалт эрүүл мэндийн сайдын 2013 оны 207 тоо тушаалаар тусгай дэглэмтэй хүн нэрэ бага насны болон цэцэрлэгийн хүүхэд ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчдад зориулсан хүнсний түүхийд бүтээгдэхүүн хоол үйлдвэрлэлд тавигдах шаардлагыг дагаж бүрдэх мөрдөө ажиллах хэмээн заасны дагуу болохоор үндслэл болгон хуулийг санаачилсан. За практик шаардлагын хувьд ямар байсан бэ гэхээр Монгол улсын хэмжээнд ерөнхий боловсролын сургуулийн 2100 гаруй сурагчдын амтд ус ундааны хэрэглээд тэдний тархалтыг судалж үзэхэд 14% нь илүүдэлжин тархалтай өдөрт ууж байгаа шингэний 3.1-ээс 3.2 нь амтд ус ундаа цай эзэлж байна гэж үзсэн байна. Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс хоол тэжээлийн талаар хийсэн үндэсний судалгаанаас харахад 7-оос 11 настай хүүхдийн тархалт илүүдэлжин 2010 онд 4% байсан бол 2017 онд 28% болж 7 дахин нэмэгдсэн. Энэ судалгаагаар 15-аас 40 насны эрчүүд болон эмэгтэйчүүдийн 60% нь илүүдэлжинтэй тархалттай байна гэж үзсэн байна. За хуулийн төслийн зорилго нь Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас 2016 онд улс оронд хандан тархалт чихрийн шижиг бууруулах зорилгоор амтд ус ундаанд хамгийн багадаа 20% татвар ногдуулахыг үрээсэн зөвлөмжийн дагуу импортын болон дотоодын үйлдвэрлэлийн амтд ус ундаанд нууцын албан татвар ногдуулахаар санаачилсан байна. За эрүүл мэндийн байгууллагаас амтд ус ундаанд онцгой албан татвар ногдуулах замаар илүүдэлчин тархалтай үр дүнтэй тэмцэхийг зөвлөмж болгосны дагуу Америкийн нэгдсэн улсын 8 мужи, Австрали, Мексик, Чили, Дани, Финлянд, Норвеги, Франц, Их Британи, Ирланд, Номхон далайн арлын орнууд болон бүгд найрамдах Солонгос ард улс, Камбож, Өмнөд Африк зэрэг дэлхийн 40 гаруй улс амтд ус ундаанд онцгой албан татврыг ногдуулж хэлсэн байна. За хууль батлагдсанаар эдийн засаг нийгэмд хууль зүйн үр дагаврын талаар хууль санаачлагчд бол Монгол улсын хэмжээнд бол амтд ус ундаа үйлдвэрлэл импортлогчдод онцгой албан татвар тогтоосны үр дүнд жилд нэг хүнд ногдох чихэрлэг ундааны хэрэглээг 22.8%-аар буурна гэж хууль санаачлагчд үзсэн байна. За хууль 2024 оны 6 сарын 5-ны өдөр батлагдаад 2027 оны 1 сарын 1-ээс эхэлж хэрэгжихээр байна. За энэтэй холбоотой ямар зүйл залтууд орсон байна гэхээр бит нэгжид нууцгай албан татвар ногдуулахаар оруулсан хуульд 100 мл-т 0-оос 5 г байх юм бол тэг хувьтай. За 100 мл-т агуулгадах чихэр орлуулагч нь 5 г-аас дээш байх юм бол 2027 онд 500 төгрөг, 2028 онд 525 төгрөг, за 29 он ба түүнээс хойш бол 550 төгрөг байхаар хуульчилсан. За энэтэй холбоотой татврын ерөнхий газрын даргын 2026 оны 2 сарын 27-ны өдрөөр онцгой албан татврын тайланд өөрчлөлт оруулсан. За энд өөрчлөлт орсонтой холбоотой хууль зүйн дотоод хэргийн яамнаас онцгой албан татврын тайлангийн өөрчлөлтийг нийтээр дагаж мөрдөх захиргааны хэмжээний актад бол татврын албанаас бүртгүүлсэн байгаа. За энд яаж юм гэхээр хуулинд бол тайлбар хэсэгт төрөл бүрийн ус ундаа гэдэгт үйлдвэрийн түүхийн эдийн зориулалтаар ашиглах байгалийн гаралтай өтгөрүүлсэн шүүс нутаг баяжмал хамаарахгүй гэдэг хуулинд заасан зохицуулт байна. За татврын алба өмнө нь яаж исэн гэхээр согтууруулах ундааны эргэлтэд хяналттай харигдан согтууруулалтаа тэмцэх тухай хууль Монгол улсын ерөнхийлөгчийн 43 дугаар зарлиг за Улсын их хурлын 20 оны тоол эдрийг үндэслээд болохоор согтууруулах ундаанд болон тамхин дээр GS код ашиглаж бүртгэлжүүлж эхэлсэн. За энэ кодыг бол бүртгэлжүүлсэнтэй холбоотой бол
гайлын байгууллага, татврын байгууллага төр мэдээлэл бодисгийн гормоор солилцдог болсон. Мөн одоо чихэрлэг ундаа үйлдвэрлэгчдийн бол бүтээгдэхүүний код татврын албанд бүртгэлтэй байгаа. За тэр бүртгэлтэй кодуудыг одоо та бүхэн яг чихэр агуулгдсан өөрсдийнхөө одоо нөгөө бүтээгдэхүүний ард бичвэр байгаа шүү дээ, тий, найрлагаараа буцаж засварлах нэг асуудал үүснэ. Тэрийг яаж засварлах гэх юм бол бараа бүртгэлийн нэгдсэн систем дээр нэмэлт хөгжүүлэлт орсон байгаа. За энэ баркодын жигсаалт гэсэн дотор тэр тухайн бүтээгдэхүүний баркодын зургийг оруулах юм. За тэр зургийг оронгууд л бүтээгдэхүүний мэдээллийг систем өөрөө танина. За таньсантай холбоотой та бүхэн яах вэ гэхээр өөрийн одоо бол дотоодын үйлдвэрлэгч нар шүү дээ. Тэрийг чеклээд хэмжих нэгж эднэрээ сонгож мэдээллийг бүртгүүлээд цааш нь явуулахаар та бүхний нөгөө код олгодог эрх бүхий байгууллага дээр мэдээлэл нь очно гэсэн. За эрх бүхий байгууллага мэдээллийг бол энэ нөгөө манахаас олгосон код мөн байдгийг зөвшөөрсний дараа бол цаашаага статистикийн хорон дээр очино. За статистикийн хорон дээр баталгаажсны дараа татврын албан дээр орж ирнэ гэсэн. За энэ бол үйлдвэрлэгч, импортлогч юутай холбоотой энэ кодын мэдээлэл. За энэ дээр яаж ирэхээр нөгөө захин тайлангийн системээс та бүхэн бараа бүртгэлийн нэгдсэн системээс кодо бүртгүүлэх боломжтой. Шинээр одоо нөгөө сахарын агуулмж буурж байгаа бол бүртгүүлнэ шүү дээ, тий. Бага кодыг бол яг л нөгөө нэг авсан кодынхоос сахарын агуулмжаараа бүртгэнэ гэсэн. За бүртгээд ингээд явна. Та бүхэн борлуулалт хийхдээ түрүүнд би нөгөө бит нэгжээрээ юуг нь онцгой албан дотор ногдно гэсэн шүү дээ. Тэгэхээр борлуулалтаа нөгөө кодороо борлуулалтаа хийчихнэ гэсэн. За нэгэнд борлуулагдсны дараа бол яг хөөхөр нөгөө өмнөх нөгөө онцгой албан доторуд шиг та бүхэн дээр нөгөө борлуулалтын хэмжээг шууд автоматар татах боломжийг өгч өгнө. Тэгэхээр нэгсэндээ хялбар тайлан гарах боломжтой гэсэн. Тэгэхээр та бүхэн кодоо их зүг болгох нь байна. Авсан кодороо борлуулалтаа заавал хийх юм. Хийх юм тэр борлуулалтаараа хийгдсэн тохиолдолд бол та бүхний мэдээлэл татврын албанд болохоор та бүхэнд тайлангийн татврын захимжилтын уран бэлтэж өгнө л гэсэн. За онцгой албан татврын хууль заасны дараа бол агуул сар бүрийн 25-ны дотор үржилсэн байдлаар төсөвтөө нэг онцгой албан татвараа төлнө. Тайлангаа бол дараа сарынхаа 5-ны дотор гаргаж ийн гэсэн үг. Хуулиараа гэсэн үг шүү дээ, тий. За тайлангийн маягт маань ямар байх юм гэхээр шинээр гарч ирсэн. За энэ дээр бол яг л нэг гэсэн. За борлуулалтын нийт орлогын дунд тайлан хугацааны эхний үлдэгдэл, тайлан хугацаанд үйлдвэрлэсэн хэмжээ, тайлан хугацаанд борлуулсан хэмжээ, экспортод гаргасан хэмжээ, онцгой албан дотор ногдуулах хэмжээ, тайлан хугацааны эцсийн үлдэгдэл, тайлан хугацаанд ногдуулсан онцгой албан байдлаар сар бүрийн дараа сарынхаа 5-ны дотор сар бүрийн шинэ байр гэсэн. За хуульд нөгөө чөлөөлөх залт байдаг. За энэ залт болохоор экспортод гаргасан бол хуулийн 7-1-ийн заасны дагуу чөлөөлсөн гэж. Гэхдээ та бүхэн бол тайлагна гэсэн үг шүү. За ер нь бол товчхондоо бол иймэрхүү байна. Асууж тодруулах зүйл та бүхэнд байна уу? Энэ 2027 оны 1 сарын 1-ээс гэсэн. Тэгэхээр 1 сарын борлуулалтаас эхлээл 2 сарын 5-ны дотор тайлбараа гаргаж эхэлнэ гэсэн. Бусад онцгой чихэр болон чихэр орлуулагч агуулсан гэж байгаа шүү дээ, тий. Тэгээд тэр нь чихэр агуулсан бол шүү дээ, тий. Агуулгахдаа 100 мл-т 5 граммаас дээш явах юм бол гэсэн. Сахар агуулга. Тий. Одоо нөгөө чихэр орлуулагч болон чихрээр л нэмэлтээр оруулж ирээл тэр нь нөгөө 0.1 нөгөө юу 100 мл-т 5 граммаас дээш л болох юм бол шүү дээ, тий. Тийм бол онцгой ногдно л гэж үзсэн гэсэн. Хамгийн гол нь нөгөө та бүхэн маань одоо нөгөө худалдаанд байгаа бүтээгдэхүүнүүдийн код байгаа шүү дээ, тий. Зураасан кодууд. Тэрийг яг л байгаа агуулмжаар нь бүртгүүлэх гэсэн. Шинээр нөгөө сахарын агуулмж бууруулж байгаа тохиолдолд байх юм бол шинэ код авна шүү дээ, тий. Ягаад тэгэхээр нөгөө код маань айл хэдийн худалдаанд гарсан борлуулалтанд явж байгаа гэсэн.
Тэгэхээр сахарын агуулмжаа бууруулж байгаа бол одоо шинээр аваад тэгээд сахарын агуулмжийг бүртгүүлээд борлуулалтаа гэсэн. За. Тэгж шүү дээ. Угаасаа нөгөө сангийн сайдын 2023 оны 12 гэсэн нөгөө журмын дагуу бүтээгдэхүүн үйлдвэрлэхээ болсон бол тэгээ албанд буцааж өгнө гэсэн зохицуулттай гэсэн. Тэгээ журмын зохицуултын дээр бол харьяа төдөрийнхээ албад нөгөө чагсаалтаар хүлээлгэж өгнө гэсэн байна. Харьяа төдөрийнхээ албанд гэсэн. Тэгэхээр аль төдөрийн албанд тэгэхээр том татварлагчийн газарт хүлээлгэж өгнө гэсэн. Том татварлагчийн газар дотроо ирэхээ газар 5 хоног дотор эрүүлэхээр тийм зохицуулт. Тэгээд ер нь бол чихэр агуулсан усумдаа нэрлэгдсэн үг шүү дээ, тий. Өөрөө гэдэг нь тийм 100 мл гэсэн байгаа шүү дээ, тий. Хинт нөгөө бит нэг чинь. Тэгээд 27 яг үйлдвэрлэгч нар бол одоо нөгөө тайлангийн маягт маань батлагдсан шүү дээ. Тэгэхээр 27 оны 1 сарын 1-ээс одоо та бүхэн маань нөгөө бүтээгдэхүүнийхээ кодыг зэгцлээ явчихна. За код зэгцэрсний дараа яах юм гэхээр борлуулалтаа бол 27 оны 1 сарын 1-ээс бол нөгөө бүтээгдэхүүнийхээ зураасан кодоор борлуулалтаа явчихна шүү дээ, тий. Тэгээд 27 оны 1 сарын 2 сарын 5-ны дотор 1 сарын тайлан гараад явна гэсэн. Тийм тэгээд 5-аас хэтэрхгүй гэсэн үг шүү дээ, тий. 5-аас хэтэрхий юм бол 100 мл дагуулж чаа. Тэр нь яа гэсэн үг нэ? За. Ер нь дүүцүүлжил байж л яг бол энэ нөгөө хууль маань өөрөө чихэр орлуулагч гэчээд байгаа шүү дээ, тий. Тийм гэсэн үг. Тий, одоо та бүхэн бүтээгдэхүүн дээр бичсэн байгаа шүү дээ, тий. Тэгээд тэргээрээ л гэсэн үг шүү дээ. Ер нь бол өнсөдөө аж ахуйн яамны манад ирүүлсэн мэдээлэлээр бол хүчин талаа аж ахуйн нэгж байгаа Монгол улсад яг чихэрлэг умдаа ус үйлдвэрлэж байгаа. Тэр оролтгоос ус орж байгаа юм дээр. Нутгаас асуух асуулт байгаа юм болов уу? Тий. Тэр ус умдаа л гэсэн байна.
За өөр асуух зүйл байхгүй бол бид тусах уу? Өөр нөгөө онцгойт бусад нөгөө нэг онцгой албан дотор ногддог бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа газруудад бол тайлан гаргахад хэлбэрлэл байх л та тийм нөгөө бусад онцгой албан доторын тайлан гаргаж байгаа болохоор өөрчн бол нөгөө 5 6 төрлийн онцгой албан доторын тайлан байж байгаа нь бүгдээрээ TT05 гэдэг тайлангийн маягт тулсан шүү дээ. Энэ дотроо л одоо чихэрлэг ундаа усны онцгой албан дотор ороод цагдсан гэсэн. Нөгөө энэ нөгөө бараа бүртгэлийн нэгдсэн систем дээр байгаа баркодын жигсаалт гэдэг энэ засах гэсэн энэ цонхон дээр бүтээгдэхүүнээ засахад их хялбар болсон байгаа. Тий, ийшээ ороод бүтээгдэхүүнийхээ зураасан кодыг одоо тод зургийг авсан багт л шууд таниад ороод гэсэн. Тэгээ та бүхний нөгөө кодууд бүгдээрээ л дэлгүүрүүдийн постэр уншигдж байгаа шүү дээ тий. Тэр дотрийн албанд нөгөө бүх кодуудын бүртгэл байсан үстэй. Тэгэл мэдээллийн шинжилгэл нэг асуудал гарна гэсэн үг.